Сайн байна уу залуусаа? Өмнөх хичээлээр бид мэдээллийн системийн хэрэглээний талаар үзсэн. Харин өнөөдөр бидэнд байгаа систем хангалттай биш гэж үү? Яагаад заавал шинээр хөгжүүлэх эсвэл шинжлэх шаардлага гардаг вэ гэдэг асуултад хариулна. Шаардлага үүсэх үндсэн шалтгаанууд. Мэдээллийн системийг шинжлэх, хөгжүүлэх шаардлага нь тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой. Жишээ нь хөдөлмөрийн бирждээр ажил хайгч буй ажил олгогчийг шуурхай холбох хэрэгцээ гарлаа гэж бодъё. Үүнийг гар аргаар эсвэл хуучирсан системээр шийдэхэд хүндрэлтэй. Тиймээс үйл ажиллагааг боловсронгуй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ систем хөгжүүлдэг. Үүнд нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил гэсэн гадаад хүчин зөөсч хүчтэй нөлөөлдөг шүү. Жишээ нь сургуулийн сургалтын нөөцийг оновчтой хуваарлах, багш эцэг эхийн харилцааг шуурхай олгохын тулд сургуулийн систем хөгжүүлдэг. Байгууллагууд системийг хоёр аргаар хөгжүүлдэг. Өөрийн нөөц бололцоог ашиглан өөрөө хөгжүүлэх, эсвэл бэлэн системийг худалдаж авах. Өөрөө хөгжүүлсэн систем нь тухайн байгууллагын онцлогт яг таардагч өөр газар шууд ашиглах боломжгүй байдаг онцлогтой. Аливаа мэдээллийн системийг хөгжүүлэх нь тухайн байгууллагын хэрэгцээ, шаардлагатай шууд холбоо байдаг. Технологи хөгжиж, хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдөхийн хэрээр системүүд ч ухаалаг, шуурхай болж хөгжсөөр байна. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.